За өнөөдөр бол миний хамгийн анхны подкаст. За тэгээд надад ярилцахаар минь ирсэн байна. Баярлалаа. За хоёулынгийнх нь ярилцах сэдв болохоор зовлон бий болох нөхцөл бүрдээд тэг үүний гимтийг ухаарах ийм сэдв байна. За би танаас асуултууд асууна. Тагаа өөрийн үзэл бодлогоо чөлөөтэй өөрөөр хэлээд хариулаарай. За миний эхний асуулт болохоор зовлон бий болох нөхцөл одоо хэрхэн бүрддэг вэ гэдгийг та юу гэж бодож байна? За тэгэхээр том сэдв, их өргөн үрээтэй сэдв л дээ. Хүний амьдралд зовлон жаргал хэрэг ээлжиж байдаг. Тэг би болохоо пастор хүнийхээ хувьд, итгэж хүнийхээ хувьд ер нь бол Библиэлд Бурхан ахын төрхөөрхний бүтээгээд хүнд маш сайхан одоо эдийн засгийг байгуулсан тэр газар үнэхээр сайхан байхаар, Бурхантай харилцаатай байхаар тийм амьдрах тааламжтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, хийх ажлыг бий болгосон. Тэгэхээр дараад нэг хүн бол Бурхан бол хүн ганцаараа байх нь энэ дэв юм байна. Түүнд тохирсон туслагчийг бүтээе гэдэг. Тэгээд түүний одоо тавар насны бүтээгдэхүүн бүтээсэн гэж. За тэгээд тэрхтээ эмэгтэй хүн амьдраад тэгэхээр бид Бурхан анхааруулсан зүйл бол тэр үнэхээр асуудалгүй сайхан байсан. Тэдний амьдрал сайхан байсан. Тэдний дотор ч гэсэн үнэхээр олон одоо тэр нөхцөл гоё байсан баг. Тэр цавар сэтгэл санаа явж гисэн. Тэгээд ер нь бол энэ эдийн засгт бүх жимс энэ гоё төр олон төрлийн тэр энэ бүх зүйл жимсээс идэж болно. Та нар харин нэг модны жимс дээр сайн муу мэдээлэгч модны жимсийг битгий дээрээ тэрийг хэдвэл та нар тэр өдрөөс эхэл та нар одоо тэ сайн муу мэддэг болно. Тэгээд та нараас яг өглөөр өгдөг болно гэдэг. Тэг яг энэ бол нэг зовлон үүсэх гин бий болох зүйл болчихж байгаа юм л да. Тийм анхаарал өгсөн байна. Тэгэхээр яг өглөөр хэрвээ тэр сонголтонд маш тэр 99% үнэхээр та нар хэдүүлээ зориулсаар нэг зүйл дээр та нар битгий тэгэрэй гэж хэлдэг зүгээр л яг битгий гүү гэдэг нэг юм хин инжүрийн зүйл байна. Тэгэхээр Бурхан усал хүнийг хайрладаг учраас сайхан байгаас ирсэн. Гэхдээ бас хүнийг зүгээр хүүхэлдээ шүхтэйг сонголттой байгаа учраас энэ сонголт өөрөө биднэрт асар их юм авчирдаг. Бид нар бол сайн гэж удаа хэлсэн зүйл маань харилцаа барууд уулзалт нөхөрлөл олон зүйл дотор ингээд дахиад дараагийн үр дагавар гарч ирдэг. Тэгээ энэс бас энэ дотор тааламж олон зүйлээс болоод онцгой хүний одоо өөртөө төвлөрөх өөрийн хүслээс их үүдэлтэйгээр зовлон их бий болдог санагддаг. Тэгэхээр анхны хүмүүс тийм сэрэмж санаал өгсөн боловч хүн хоорондоо одоо нэг эрэгтэй эмэгтэй хоёр маань маш их татна байгаад ирэхлээр нөө Бурхны хэлсэн үгийг мартаж явандаа сэрэмжгүй соноргүй болж одоо тэр жаргал дотроо байхдаа эргээд ирэх эсрэг үр дагаврыг мэдэхгүйгээсээ болоод тэр цэцгийг одоо муу нэг юм болсон одоо явуулт харлагдаж одоо уруу татагдаж гэдэг тийм ээ одоо Библиэр гардаг тэр сатан буюу могоод хурдан одоо тэр жимсийг иддэг эзэндээ төгөө би эндээ өгдөг эхнэр нөхөртөө өгдөг. За энэс эхлээд цаашаа болоод тэдний яасан гэхээр зэрэг хамгийн ихний зүйл нь тэдний нүд нээдээ тэд нүцгэн байгаа хараад бас хийсэн зүйлээсээ болоод муугдах буюу эхлээд амьдралд нь ичгүүр гэж юм орж ирсэн. Тэгээд дараад нь айдас орж ирж байгаа. За тэгээ хүний амьдралд яасан чүүр айдас орж ирээд тэнгууд бас игээд ходол хурмаг орж ирж байгаа. Ходол хурмаг орж. Тэгээд тэр монгон туурдж явах үедээ тэр эмэгтэй тэр жимсийг харж байхдаа түүний нүдэнд зүгээр өмнө нь хажуугаар нь өнгөрчсэн зүйл төр одоо хүсэл шунал гэж юм болчихсон. Тэгээд тэр бүр ингээд тэр жимс тэр хэлсээ таарсан чинь идчихмаар тэгээ ухаантай болгочихмаар санагдлаа гэдэг. За тэгээд нэг хамгийн аюултай зүйл нь өөрийг нь бүтээсэн эхэндэн зүгээр л цэвэр хэрэггүй тунгалгаар Бурхантай харилцаж түүний бүтээсэнд нь баяр хөөртэй тэгээ байдаг байсан. Тэр хүмүүсийн хүний амьдралд Бурхан хэрэгэлцээ орчихсон. За яста чухал юм нууцсан байсан биз дээ. Тэр могоо бол хэлсэн та нар энэ жимсийг тэгэхээр ерөөсөө өгөхгүй гэж хэлсэн. Тэр Бурхан өгнө гэж хэлсэн байх чи яагаад өгөхгүй гэж гэдэг тийм анхны одоо уруу татлах тий гадны ертөнцөөс өөрөөсөө бусад нэгнээс ирэх дуу хоолойд татчих байгаа. Эдгээр огтлцол өөрөө энэс харагдвал яг энэ огтлцол өөрөө хүн гэдэг бүтээгдсэн байдаг амьдралд зовлон орж ирж байна. Яагаад гэвэл энэний дараа эзэн Бурхан ч гэсэн хэлсэн байдаг. За тэр муу юу
Тэгээ муу нэгэнд бол одоо тэр могоод бол хэрхэн одоо цааштай явахыг хэлээд за тэгээ бас эрэгтэй хүндэлсэн чи яагаад миний битгий дээрээ гэсэн зүйлийг хэлдэг те. Чи эхнэрийнхээ хүнд очиж тэгэхээр юм эрэгтэй нэлж авч таны надад битэж гисэн эмэгтэйд одоо намайг хуурсан учраас тэр энэ дотор нөгөө буруутгал одоо нөгөө хоёулаа happy байсан хоёр хүн ч одоо нэг чамаас олж гэдэг одоо нэг анхдагч гэрүүлд одоо буруутгал уу те. Одоо дараа тэрх бол энэ хоёр хүний амьдрал одоо ингээ бие биенийгээ нөгөө нэг байсан хүмүүс ч одоо яг амиа хамгаалах болохоор зэрэг нөгөө хүнээ буруутгадаг. Энэ нүгэлт тэр чанар хүний дотор очсон. Ингээд ер нь бол энэ харьцаа процессоос хүний амьдралд нүгэл орж ирсэн гэж Библи хэлдэг. Энэ нүгэл орж ирсэн байдал нэргээд асуудлыг хөндрүүлж байгаа. Тэгэхээр тэгэж хэлсэн нэгсэндээ нөгөө эмэгтэйгээ буруутгасан. Тэгтээ эмэгтэйгээ буруутгахтаа бас давхар бурхныг буруутгасан. Гэхдээ надад өгсөн одоо эмэгтэй юмгээд анх нэг бурхан түүнийг чамаас авсан учраас те махнаас нь авсан бахаас намаас нь яс тэр амьд бүхний их болсон ч түүнийг яваа гэж нэрлийг ажиллаад байгаа. Яруу найр шүлэг зөхөж ирсэн нөгөө эмэгтэйгээ одоо таны надад өгсөн эмэгтэй чинь одоо намайг бүдрүүлчлээ штэ гэдэг анхны ирүүлийн дотор одоо те нөгөө одоо буруутгал хэрүүл очиж байгаа. За ингээд эмэгтэй асуулт эмэгтэй болмоо гэсэн штэ гэдэг. Тэгээ бурхан хэлсэн. За одоо ингээд энэ цагаачлаад та нарын амьдрал хэцүү болно. Эрэгтэй хүн хэлсэн. За одоо чи энэ гэр бүлээ өөрөө дижээдэг болоо. Яг л та нар олон зүйлийг мэдсэн учраас одоо та нар те үр дагавар гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд яасан гэхээр эднээс явуулаад тэгээд одоо тэ чи дохныхаа хүслийг туслуулан байж хоолоо байлж иднэ гэж. Ингээ хүний амьдралд нэг хэрэгцээнээс үүдэлтэй асар их хөдөлмөр. Энэ цагаачлаад нөгөө эднээс гарсан цаашин дэлхийн цаг агаарын байдал хүндэрсэн гин нүгэл очсноос олж хүний амьдралын харилцаа холбоо эсрэг олон гинт байдал бий болсон. Яг л сонголтоо өөрийнхөө хийдэг энэ зүйлүүдээс олон алдаа оноотой шийдвэрүүд гарч ирж байгаа. Хамгийн аимшигтай зүйл нь тэр нүгэл чанараас олж эргэлзснээс олж бурхнаас олдсон. Бурхнаас олдохлоор зэрэг зөв сайн холдож эхэлж байгаа. За ингээд нэг хоёлаа одоо өөрийнхөө юмш байсан потенциалаар амьдрна. Тэгээ бурхан мэдээж асаас нь тусалж байгаа ч гэсэн тэгээд энэ төр чи нөгөө сая нөгөө чамаас авсан гэдэг хэрүүлийн үсгэлнээс олж үйл ажиллагаалцах, томдлох, гэрт нь үйл зөрчилтэй харилцаа үүсээд үннээсээ цаашаа эхлэх тэр анхны төрсэн хүн одоо их хатуу тийм зөрчилтэй хүү болж байгаа. Тэгээд тэр хүү мэдээж тэр би одоо ойлгохтой авах за эхэндээ тэр манай хоёрын амьдрал хүнд байсан маш их зөрчил байсан баг. Залууч тэгээд эмэгтэй гэр бүлийн амьдрал юм байдаг шүү дээ. Хоёул өөрсдөө хоёул нийлэн байна. Тэгэхээр ингээд зөрчилдөж яваа тэрнээс өвдөлтөөр яасан гэхэлээ тэр хүү бол нэлээд тэнцвэрлэг хүү төрсөн. Тэр ухмаас юм төвстэй хөндлөлт эцэг хязгаараас тэгээд тэр хүү яасан гэхэлээ сүлд төрсөн дүүгээ алсан байдаг. Нэг нөө айл гэрүүч амьдрал бүхэл аллаг. Зовлон бий бүхэл. Тэгээд дээрэс нь анхны хүндэлс чи духныхаа үлсийг туслуулан байж газар шаанд эргэж буцах хүртэл духны үлсийг туслуулан байж байгаа чинь нэгсэндээ өгтөг болсон. За тэг хүүг хүртлээ бас зүгээр нэг амьдрахгүй хуучин эдийн үнэхээр харилцуулсан зүйлийг хараад өстой үнэхээр гоё байсан. Амьдтан ч гэсэн тэгээд би нэг бажитэд гэсэн юм байж байгаа үед одоо хүний амьдрал зэрхэн нүгэл болсноос хүний амьдралын энэ байдлаас болж газарт хараад хүрэж байгаа би бэлдэрдэг. Газарт хараад нүгэл чинь цаг агаар модно байгаль дэлхий бас өөрөө амьдрах нөхцөл асар хүнд болж эхэлж байгаа. Хөрсний чанар модно, ургамлын тооц өөрнө, цаг агаарын тааг болсон. Тэрнээс хойш ингээд сүүл рүү хөндрөлтөд хүмүүс их олон болоод нүгэл хэсэг тусмаас үлдээ бүр усан галуу юулсан гэдэг их олон юм болдог. Цаашлаад тусмаа хүндрээд зовлонгийн одоо тэр юу бол асар их нүглээс болж зовлон үндсэндээ бий болж байгаа. Нүглээс болж зовлон үндсэндээ бий болоод байгаа. Бас их айлтаа зовлон зүйл. Тэр нөгөө хоорондоо ингээд хүний хувийн хичээх үзэлэг чинь асар их болоод түрүүн яалаар манай хоёр хүн маань хувийн хичээх үзлийг гаргалаа шүү. Хоёулаа ноогдож байна. Тэ одоо бас ичиж байна. Би бичээд өмнө зүгээр л хоёулаас нь одоо нүдэн нэгдээд ичхүүрээр хараад тэгэл одоо навчин тэр өөрийгөө халахлаа. Тэгэл дараад нь буруутгал орж ирлээ. Тэгээ бурханы буруутгалаа, би энэ ам буруутгалаа. Ерөөсөө зовлон ингэж эхэлж байна. За тэгээ энэ амьдрал цаашаа үргэлжлэх гэр бүл дотор сөргөнд хэцүү асуудлууд харилцаа усад төрсөн уун хүн дүүгээ ингээл тэ өөрөлтөнд таалагдаагүй ус болол тэ харилцаан дээр уулаад уурандаа зохиолчиж байгаа.
Энэ л тэр анхны гэр бүл үүсгийн харилцаа одоо ч гэсэн дэлхийн бүх гэр бүлүүд амьдралд ингээд их байх хэмжээгээр нөлөөлөл үзүүл явж байгаа. Тэгэхээр нүгэл одчихсанаас болж зовлон гарсан байна гэж хэлээд болохоор. Юуных нь үр дагавар нь дандаа ингэж нөгөө өөрт нь одоо тоож үйд нөлөөлнө, хажуудлаа хүнд нөлөөлнө. Бос үндэстэн ч гэсэн ингээд би энэ дайтай байлтал тийм ээ. Одоо ингээд өнөөдрийн дэлхийн дөрөв хэвээр анхны айлтууд болсон харилцаа энэ хамгийн сүүлийн одоо үлдээсэн хүний дотор ч гэсэн энэ явсараа л дуусгах. Яг тэгэхээр энэ нөгөө хийсэн бүрхний хийсэн тийм чамаас олж газар тараал хурцд чинь тэгэл цаг уур амьсгал амьдрал хэцүү. Тэгэл амьдралын тухны үйлс туслуулан байж байгаа юм чинь ядарн зөвдөр нь өвдөн тийм ээ. Үйлсэн бусдад дээрэмдүүлэн бусдыг дээрэмдэн тэнгуут нь буцаад өөх нь хариугаа авах гэж ирнэ ингээд нэг юм өшөө онцон гэсэдэлтэй эргээд би нэг жоон гүштэл нэгийг дарах гал тий. Тэгэл нөгөө эрх мэдэл эд баялагын өрсөлдөө ингээд маш их бол юм байна. Тэгээ энэ нь шалтгаалаад олон зүйлийн нөлөөлөд тэгээд байгууллага хэд их нөлөөлж чинь хоргон нөлтөд нөлөөлөд энэс болж нөгөө эр үүрийн асар их тийм эрсдэлтэй асуудлууд бий болж байгаа. Тэр зэмээ бүр хотчлт бий болохоор хүн их цуглах газараа нүгэл улам их байдаг. Тэгэхээр тэрний үр дагавар нь дахиад том аягүй том асуудал байна. Тэгээ энэ асуудлаа шийдэхэд бол ингээд бүхэлдэн цагдаа, имлэг гэл тэ одоо хууль болох байгууллага цэрэг арим гэдэг маш олон зүйлүүдийг бүтцүүдийг бий болгоод явдаг. Гэхдээ анхдагч тэр нөгөө тэр магонд хууртаа тэр жимсийг хараад тэр нүдэн дээр хүсэж хөлтөр байл тэ хэлсэн хүсэл тачаалаас үүдэлтэй. Тэр Библийн шигээрэн тэр хүсэл тачаалсан нүглийг төрүүлж нүгэл нь биел болор үхэл түргэнэ гэж. Тэр харахад амьд боловч сүнсний амьдралын явдлууд тэр нүгэл дотор хүчсэн байгаа даа. Тэрийн зовхон үдрэс тэр. За тэр хүнд бол энэ байдлаар ингэж тэр түүхийг туулж аваад асар өсөж үржээ төлөв асар их нүгэлтэй болсон. Тэгээд бурхан донд нь одоо тэр өөрийн бүтээсэн хүнтэй харамссан ч байдаг. Тэгээд усан галав гээл одоо тэр түүхэнд бас явдад тэрний дараа дахиад өрчсөн бурхан дахиад тэдэнд хуулиудаа өгсөн 10% өгсөн. Гэвч хүмүүс энэ зүрх нүгэлт чанар нь бүр өвлөгтэй явцсан учраас тэгээд цусандаа шингээд дадал туршлуулсан учраас их хэцүү. Тэгээд энэний үр дагавар энэ зовлон болгодог. Энэ амьдралыг зовлонтой болгоод байгаа зүйл. Мэдээж яг хүн ухааны талаас чи өөр талаас тайлбарлах гэсэн ч гэсэн оршин байгаа амьдралыг бий болгож байгаа болж хоол тэжээд асуудалтай би нэг байж. Тэгтээ ингээд ийм иргсэн юуд орчод байгаа байхгүй. Библи чанх эднийг бол гайхамшигтай байсан гэж хэлдэг. За тэгээ бидний итгэл үншил дотор байгаа Библийн ирээдүйд хандсан амлалтад Тэнгэрийн ус бол гайхамшигтай гэж. Тэр нэг анхдаг хэлбэрлээ хугацаад байна. Тэр бурхан руугаа түүнтэй нэгдэх үед бүр ингээд мэдээж авсан дотор ингээд нүгэлт байдаг хүлээн шүрээд нэгдэх үед тэнд төгс байдал бий болох боломжтой гэдэг. Ийм үг сургаал өгдөг. Тэгэхээр зэрэг. За тэгээ энэ асуудал ингээд үргэлжлээ явж байгаа. Тэгэхээр мэдээж хүн болгоно нөгөө зовлонгоос яаж ангиж болох вэ? Яаж зовлонгүй байх вэ? Ил тагуул хийгээл тэгээ нэг өвчмас олдсныхаа дотор ингээд зовж явахдаа янз янзын өвдөн зов янз бүрийн болгохын тусламж хайн сүртэй өндөр нуруутай одоо уул усыг ч юм уу сүрдмөр зүйлүүд эсвэл янз бүрийн далдын хүчийг хайн тий эсвэл нөлөөтэй хүмүүсийн үг сургаал гэх янз бүрийн байдлаар хүмүүс шийдэх гэж орлогод хийсэл үүдэх хүрсэн олон төрлийн шашин олон төрлийн үзэл. Таны үед зовлон одоо бий болох нөхцөл нь ийм зүйлээд байх нь шүү дээ тий. Ер нь аль гин нүглээс болж зовлон бол бий болох нөхцөл маш бүрддэг байна. Тэгвэл энэ зовлон бий болохын нөхцөлийг таг яаж арилгах талаар тийм зөв асуулт. Тэгэхээр энэ аюул байгууллагын нэг хэсэг нь бас бид нар амьдарч байгаа тийм асуулт юм байсан. Би бол өмнө бас л одоо ээж маань энэ шаардлага шүтлэгтэй хүн байсан л мөртөө би бас гэрээсээ дээр шүтлэгтэй хүүхэд нь байсан гэсэн. Тэгээд бас нэгэн жоохон төгс нөлөө жоохон хүнлэмж чинь ялхаар риск багтай ялхаар амжтай амьдарч ирсэн дотоод бодолтой хүүхдсэн. Ямар ч бас за ээж маань ингээд бурхан шашин гэл ингээд явлаа гэл явдаг. Тэгэхээр одоо яаж ч хамгийн сайн нэгээд одоо яаж ч жилийн гэдэг л шашнаар бол тэр болгоны хамгийн сайн байна гэж хичээгээл. Тэгээ одоо архитектороос янз юмас сол бай гэж өөртөө бас бодлого зорилготой байдаг. Тэгээ сайн хөгжүүлж өөрөө хөгжүүлж тэ одоо мундаг мэрэгчлээ тийм бол тэгээ бас нийтлэл тийм өдрөмөрөлтөй ажиллаж байсан. За тэгээ тийм шаналжтай байлаа тийм байлаа гэх хэрэндээ бол бас хичээжсэн гэсэн. За тэгээд явж байгаад 30 нас хүртэл эрдэнэс гэрүүлээж байгуулаг гэсэн бас
бусад видеос аваад таслах түүнэрээ та санаатай багтайсан ажил хөдөлмөрлөөр орно байх гэдэг нэг ажил байсан. Тэгээ явж байгаад өвчин туссан. Өвчин тусаад өвчин маань 2-3 жил ингээд бие хайргуу зүтгэхэд ингээд ирэхлээр би өвдөд үүдэн шалмалан дээр ингээд яг бас залуу би эндээ гамгүй байсан л да. Тэгээ нэг 6 зингэлхээс илүү хөдөлмөрлөх жоохон гамгүй хөдөлмөрснөөс бас нэг төлөвлөлттэй. Нөгөө төгсөс байдлын маань нэг илэр шүү дээ зовлон. Нөгөө л нь болохоор яг тийм байсан. Тэгээ нөгөө талаас нөгөө ил хавлаж байгаа шин сүнслэг үе доторлоо чинь заа ингээд одоо одон дандсан хараал байна. Тэгээд чи одоо ийм ч нэг шул тийм ч хүн дээр очиж тийм ч юм залгил ингээл тиймнүүд маш их байлаа. Тэгээд амгаахаар маш их хэмжлэгээ хийлгээ сүүл рүүгээ 2-3 жил болоод ирэхлээр нэг өвчин гэдэг жоохон хүндрээд амгаахаараа бол би бүр нэгтгэдэг юм дэг өвчний явцтай болж эхэлж байгаа. Аламаар болохоор одон дандсан хараад асуудал өвөөс чинь өвдөцс чинь одоо орж ирсэн тэр хараал ингээ өөрчлөлт танай амьдралд нөлөөлөд ингэ явцсан гэдэг ийм хоёр ийм томьёололт төр би орчиж байгаа юм л да хүчнээс нь да. За тэгээд дээрээс нь бас эхнэр авах хоёр цаг байсан. За тэгээд ингээд тэр үед одоо яг тийм эдрэттэй жоохон хэцүү байгаа үед надад стрессын талаар ярьсан. Хүмүүс яж хэлсэн зам дээр хоёрт бол нийтлэг хүмүүс ядалнаа уусаач. Одоо яг энэ хүмүүс яриад байгаа шиг орон дэмэргэлдэн болох юм Монголд. Тэгээд энэ харийн шишин машин гээл эсвэл энэ ядуу хүмүүс л явт юм аа нэг шоолол. Энэ жандод үзэх хүмүүс ядал. Шууд илэрхийлэхгүйсэн би яг ер нь бол хөндлөн л дээ. Гэхдээ дотооддоо бол тийм байдлаа надад бол хэзээч өгөхтэй бодлоо юм байсан. Тийм учраас тэр анхны ярьсан хүмүүсийн би ошоолгүйгээр найз нар маань ярьсан ч гэсэн нэг жил гараа явсан да. Тэр оронд бол бас жоохон хэцүү зүйлүүд надад тохиолдсон байдаг. За тэгээд ээжмэн ч өнгөрсөн. За тэгэл ингээл харин тэд нэр дараад нь эдгээр би ингээд өөрсдөө наашахгүй явсан ч гэсэн яг дараад нь надад бас хэцүү зүйл тохиолдох үед тэр надад бас хэлсээр л байсан. Хатар энэ бол юу шүү чи юм чийсэн бас би л ашигтай бүрхний мэд хэрэгтэй бурхан бол байдгаа. Тэгээ би Библийг уншаад ер нь сайн мэдээ одоо бодгаар нь ойлгосон. Тэгээд нөгөө түүхийн ихнээс бүтээгдсэн хүний амьдрал зовлонд өөрөө өөрчлөлт байгаа шүү дээ. Тэрний нэг нь би. Тэгэхээр зэрэг энийг шийдсэн арга нь юу юм бэ? Шийдэх гээд байгаа шийдлийн гаргалгаа нь юу юм бэ гэдэг. Тэр нэг аюултай зүйл нь хүн ингээд төрөнгөт ихэлсэн энэ зовлон зөвхөн өөрийг нь дуусгах дуусахгүй байна. Энэ үнэн мөнхөд өргөжлөнө гэсэн юм байж байгаа. Ялар хүмүүс сүнсээр ашигч бас байгаа. Одоо Библиэр бол хэдийгээр махан бие нэгэд газар шорон шиг гэсэн хүний сүнс сэтгэл нь өгшгүй байдалтай. Тэгээд тэр зүйлдээ ингээд нөгөө маш гимээр дүүрсэн сэтгэлгээтэй цэвэрлэгдээгүй тийм урсгалчаас одоо бурхантай зугачаад байх боломжгүй. Нөгөө салцсан салалт чинь нэг удаагийн салалт биш, мөн мөнхийн салалт байна. Нэг том асуудал юм. Хоёрдугаар зүйл нь нэр тэгэхээр бодоход хүний амьдрал амар зовлонтой байхгүй. Тэгээ энэ өөрөөр ямар гасантай байж Библи орон номд гэсэн бэ. Тэгээ бас орон номын 3-ын 26 дээр нөлөөлөлтэй байх хэвээр. Тэнд дээр 9:23 гэж байхаа да. Бүгд ингээд нүгэл үлдсэн учраас бурхны алдарт хүрдэг гэж нэг шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ зовлонд чинь ингээд дуусахгүй болоод тэгээ бурханд очих болчиход байгаа. Тэгээ бурхны нөгөө анх чинь анх бүтээгдсэн дараах нэг хэсэг бол бурхантай ойр цуг байгаад гэсэн. Тэгээ энэ нүглээс олж салнаас олж бүүн зовлоо. Тэгээд одоо бурхандаа очих бол дуусчихгүй зовлонтой болчиход байгаа. Тэгэхээр надад ирсэн сайн мэдээ бол энэ ийм юм аа тиймс бурхан бол байдаг том байна гэж байж байна тийм. Тэрийг бурхан руу авчиж байгаа юм. Тэгэнгүүт Христийн сайн мэдээ. 2000 жилийн өмнө одоо 2000 жилийн өмнө бурхан яасан гэхээр ертөнцийн мөнхөр ярьсан тул цагаан цүгээл гэж байгаа. За энэ зовлонгоос л одоо авах гэсэн шүү дээ. Нөгөө зовлон гэж юмнаас нь салгаж авах. Тэ? Эргээд бурхан руугаа ирэх боломж олгохын тулд түүхийн одоо донд хэсэгдэх юм айлгдаг тийм одоо ямарчсан хуучин гэрээ гэдэг маань одоо Есүс Христ ирснээс хойш цаашаа толгоддог учраас Есүс Христ ирээд хүүгээ илгээсэн тэр хүүд гэсэн хүн чинь мөнх амьтаа болно гэдэг буюу мөнхийн жаргалтын тухай мөнхийн
бурхантай байх тухай, мөнхийн тэр бурхны харийг тухай, мөнхийн утга учиртай амьдралын тухай нэг ийм сайн мэдээ ирж байгаа. Тэгээ энэ нь Иохны 3:16 дээр хэлсэн. Есүс Христ. За Есүс Христ ирэнгүүтээ яасан гэхээр өндөрлөгтөнд ерөөсөө за бурхны хаанчлал буюу Тэнгэрийн хаанчлал орхон байна. Тэгэхээр би нэг анх Ява Адам хоёр нөгөө чибруута би буруута те одоо энтергээл ингэжсэн. Энэ гимт байдлаас энэ одоо бидний амьдралд чинь гим дүүрэн бахтар зовлон тэр хэмжээгээр дүүр. Энэ гим дүүрэн байгаа юм байна шүү. Би гимт хүн юм байна шүү. Одоо мөхөтэй гэдэг ойлгоод за гимт амьдрал гэдэг нь юу гэхээр гимт амьдралын үндслээрээс бурхныг мэдэхгүй байдлаас болж байгаа. Тэгэхээр холдох тусмаа бурхан туйлын харин учраас холдох тусмаа ерөөсөө өөрөөхөө амьдсан учраас гимээж ойлгохгүй юм аач ойлгохгүй. Тэгэл юмныхаа учрыг олох гэж ингэж түн өмнө сургаал зохиох нь одоо өөрч аргач байгаа болох одоо өөрөөхөө явуулаад явуулаад харуулсан учраас тэглээ зэрэг гимээсээр гимт амьдралаас гимшээд эргээрээ та нар гим нүглээс олж бурхнаас салсан юм шүү. Тэгэхээр та нар энийг ойлгоод би гимт хүн юм байна шүү. Миний тэр чинь зүссэн зүйл юм байна шүү те. Харин би надад бурхны инэл харих хэрэгтэй юм байна. Бурхандоо эргээрээ гэд. Тэнгэрийн ашлал ойрхон байна гэсэн. Яг ирдсэн байна ч хэлээгүй ойрхон байна гэж анхаарсан Есүс. За тэр Тэнгэрийн ашлал яг бидний амьдрал ирэх буюу шууд би бурхантайгаа холбогдох зүйл нь тэр Есүс Христийн заалмаа дээр хийсэн зүйл. Есүс Христ гимтэн адил заалмаа дээр алгадна гэдэг. Тэнгэрээс бүтэн зорилготой ирсэн. Намаа хүмүүс барьж байгаа 71 шавнартай альчд бүртэл шавнар нэтгэхгүй цогтж ирсэн. Тэр хүн ойлгоход хэцүү. Зүйл байгаа тест. Тэнгүүд сургаалаа хэлээд хэрхэн зөв амьдрахыг хэлээд биднэрт ирээдүй байгааг хэлээд найдвар байгааг хэлээд те өөрт нь итгэхэд аргадаараа өөрийг нь дагаад амьдраарай. Амьдралынхаа онцлогыг тунлаа тэнгэрлэг оршууд те бурхныг харж бурхнаас өөрт тийм сургаал дотор амьдарч олон зүйлдэж одоо энэ тэр мэдхгүйгээс олж исэн зовлонгоосоо чөлөөлөгдөж амьдрах гэж. Маш чухал нууц юм байна. Тэгэхээр энэ зовлонгийн асуудалтай хамаарлаа сэдвээр ярьж байгаа учраас нэгдүгээр асуудал нь юу гэхээр зэрэг Есүс Христэд итгээд аврагдах асуудал. Есүс Христ яагаад гэвэл Есүс Христ энэ сайн мэдээг ярангаа өөрөө сайн мэдээ олж ирээд за тэгээд нэгд бурхан өөрөө шудраг учраас Библиэлд хэлсэн бурхан бол шудраг, бурхан бол хайр. Бурхан нөгөөдний шийтгэхгүй байхгүй гэж. Үнэхээр хайрладаг ч гэсэн заавал юмны хариуг нь өгдөг байх. Тэгэхээр зэрэг хариу нь өгөхлөөр нөгөө шудраг өсч нөгөө заавал хариуг нь өгдөг. Сайн байвал хариуг нь сайнаар нь, муу байвал муу гарнаг нь энэ өөрөөс одоо шүүх зэсгэл болох талцааны суурч шудраг өс шүү дээ. Тэр одоо ч иргэний нийгэмд төр байгаа юмсан болгон чинь хууль явуулахаар хэрэг муу гэвэл хуулиар шүүгдэн шорон орондоо орно. Тэр чи сайныг өвч шааргадна хүндлэгдэн дэвшнэ. Энэ хууль өөрөөс угаасаа бүх юм дээр байдаг. Тэгэхээр зэрэг бурхан ч гэсэн хүмүүсийг шүүхлээр нөгөө түмэн зүйлийн өгөлтөй учраас жирөөс аврагдах хүн байхгүй. Миний хэлдэг ярам сармууд тэ. Тэгэхээр аврагдах хүн байхгүй учраас бурханы хайр нь яаж аврах вэ? Тэнгүүд заа зүгээр аварчих гэхээр эргээд нөгөө өөрийнхөө шудраг суурийг төчөж байгаа. Тийм учраас бурхан аврахын тулд яасан гэхээр хайрынхаа алмаас шийтгэл явах байсан миний өмнөөс би шийтгэл авах нь бол тодорхой зүйл ангитай хүн байхгүй. За одоо жижигсэн тийм гэсэн хүн болгон. Тэгэхээр шийтгэлийг нь өөрөө. За би чамайг л одоо тий аврахын тулд миний өмнөөс ирж миний одоо тэр бурхны шудраг сүлтийн өмнө миний золиосыг өгөхийн тулд бүтээгч хүү болон бүтээгч хүүрээд Иесус хүү болон эрэхтэй хуучин гэрэн дээр бол нүгэл үлдсэн хүмүүс тахилчид нэг толбог хураг авчираад тэгээд тахилч тэр хургийг аль төхөөрд утлаг өргөөд нөгөө хүний нүгэл өөрчлөгдөх байсан. Энэ нь юу гэдгийг илэрхийлж мэдгэж болохоор ирээдүйд ирэх Есүс Христийг илэрхийлжсэн. Тэгм учраас Есүс Христ тэр тахилын хураг болж ирээд миний өмнөөс төлөөс эхэлж байгаа. Заалмаа тэр. Огт гимгөө бурхны хүү бүр сайн дураараа энэ зорилгын улмаас зоригдоор дэлхийр үрж. Тэгээд огт гимгөө. Тэгээд гимт хүний өмнөөс гимтэр мэт шийтгэл авахад загалмаа дээр тухайн Ромын хамгийн хүнд шийтгэл ялгаа юу? Одоо цаазаар авах ялыг хүнд гимтэрэгтнүүдэд өгдөг. Тэгээд хоёр хүнд гимтэрэгтэн буюу хүн алсан хүмүүстэй цуг Иесус содогдож байгаа. Иесус нүглэн мөртлөсөн нүгэлтүүдийн адил тооцогдох нь бидний нүглийн улмаас ирэх шийтгэлийг өөрхийн тулд яг бодиттой шийтгэл хүрч байгаа. Ингэж солилцоо хийгээд тэгээд бид нарыг зэлж авах гэдэг. Би энийг л ойлгосон. Сайн мэдээд ертөлийн шүү дээ. Тэгээ Иесус
намайг аврахын тулд заалмаа тэр миний тэр нөгөө одонд цаараад л чинь миний амьдралд бүх нүглийн одоо нөгөө нэг зүйл ангиар арах бол одоо тэр нүглээч бол би бурхандаа ойртох боломжгүй. Алдарт нь хүрэхгүй юм байна. Нэгдүгээр шалтгаан бурхандаа хүрч чадахгүй юм. Хоёрдугаар нэг амар шалтгаан тэр мөнхийн зовлонтой. Гуравдугаар энэ дэлхий дээр байхдаа ч гэсэн учраа олохгүй ингэж яваад одоо 30-аад наснд миний амьдрал дуусгаж байгаа. Эрүүл байхгүй, эхнэр хүүхдээ байхгүй. Тэ туслаа. Тэгээ яг зааж одонд цаараад гэдэг сүнслэг одоо нэршилтэй анхны талаас бол миний бүрний төлөв хүн дэвтэ дийлэхгүй угаасаа цаашлаг ингээд өгөхөр ийм хоёр юмар баталгаатай болсон юм. Тэгсэн чинь Есүс Христийн буюу шинэ гэрээ өөрөө нөгөө зовлон дотор хүндрэлт нэг аврахаар аврагчийг илгээсэн тухай байна. Нөгөө за энэ аврагч чинь тэгвэл одоо ойлгож байгаа байхгүй. Аяжны харин шишмэ шиг энэ аврагч чинь намайг миний төлөө загалмаа дээр зэлсэн юм шүү дээ. Тэгээ би өвчтэй асуудалтай. Тэгнийгүүд бүр Матай 8:17 дээр тэр загалмаа дээр цавдаж хөхтэй миний өвчин болоод сул дорой байдлыг үүсгэн. Тэр үтгийг бол хуучин гэрээ буюу тэ баг одоо 700-аад жилийн өмнө хүчигдсэн хуучин гэрээний Исая зэнчи шүнзүүлэг дээр Есүс Христийн тухай Исая 53 дугаар бүлэг Исая номон дээр хэд номдор бичсэн. Тэр хурга мэт бидний өмнө ядгчийн өмнө ч тэ тэр өвчин зовлонгийн төлөө тэр бидний нүглийн төлөө тэр хатгагдсан гэж. Тэгээ та нарын нүгэл одоо тас харуулж цас мэт цагаан болно. Тэгээ цус шиг улаан боловч ноос мэт цагаан болно. Шууд бидний үүсээс л хамаарна. Бурхны хүүгийн урсан цус үүрсэн зовлонгоор дамжуулан би шийтгэлж чиглэлдэх тухай. Энэ сайн мэдээг хүлээж аваад өгөн чи юу харин шиг ертөнцийг авсан зүгээр бүтээгчийн зорилго юм шүү дээ. Өдөр тий бүтээгчтэй итгэсэн. Тэг бүтээгч рүү очихыг хүссэн. Бүтээгч бурхан таалмжтай хүмүүсийг хүссэн. Хамгийн агуун тэр. Юу шашин шүтдэг байсан юм. Гэхдээ одоо бол бүтээгч мэдсэн. 2006 оны 9 сараас мэдснээс хойш би нэг ч удаа эргээгүй ирэх шаардлагач байна. Ойлгосооч шаардлагач байна. Бүтээгч юм гэсэн учраас би бүтээл мөрөх хэрэггүй болсон. Бас адилхан ирээд агуул хийж байгаа хүн нэгний сургаалаар тэг аим өгөхгүй сургаалаад цаашаа сайхан сургаал зөндөл байдаг л даав зөврөл зүйлэд сайваараа хөдөлмөрч байгаараа амьдралаас ажигласан баг шулан сургаал байна. Гэхдээ аим өгөх суур гол юм барих нь маш чухал. За ингээд би Есүст итгэсэн гэсэн. Миний амьдралын аврагч миний алдар миний өмнөөс ирж амиа зориулсан байж намайг зайлаасан. Тэгээд энэ гэрээ хүчинтэй юм байна. Матай 8:17. Тийм учраас би тэр гिचнтэй гэрээг уншиж чадсан ганцаар байсан. Тэгээ би өнөөдөр Иохан 1:12 дээр өөрт нь итгэж өөрийг хүлээж авсан болгон Бурхны үг болох эрхийг Есүс өгнө гэсэн. Есүс зүгээр ирээл гоё юм ярьдаг хутлаа юм шиг Есүс золиолц. Өөртөө биднийг авраад хайрлахын тулд амиа зориулсан. Амиа зориулахаас илүү хайрч байгаа. Тийм шүү дээ. Тэгээ хүлээж авсан амиа зориулахаас илүү хайр. Тэгээд тийм агуу алдрын бурхан мөртлөөс тийм дорд хүн болоо хөтөрдөл боолын дөрийг тэгээд тэр төр загалмаа хөтөрдөг. Тэгээд чи буруу та чи бол хүнд гэмт хэрэгтэн гэдэг ялан төртөлт уулзтай байсан. Библийн Педипономын 2 дугаар эшлэл гэсэн. Тэгээд би энэ бол бурхны цаг. Тэгээд би хүлээж аваад эстгэхэд нэг өдөр шийдрээ гаргаад тэгээд энэ гэрээр орж ирсэн. За энэ зовлонгоос хамжсан. Тэгээд бас Библиэд нэг юм байна. Эцэтүүлсэн хүнд дарамтуулсан хүмүүс над руу би та нарыг амраа гэж. Зовлонгийн нэг нөгөө одоо урвуу үг нь бол амар тайван гэсэн үг байна. За тэгэхээр би чинь ийм ялтай бас асуудалтай хүмүүрийг ирлээ. Тэгээс Христийг хүлээж аваад тэр миний өмнөөс солиосгосон гэдэг хүлээж авсан. Тэр өдрөө би яг зүрхэндээ түүнийг хүлээж авсан. Тэгээд би Бурхны хүүхэд болох хэрэг авсан. Одоо зүгээр ярилцаад аваагүй Есүс миний төлөө 2000 жилийн өмнө хүн төрлөختний төлөө хийсэн. Би энэ гэрээр орж ирсэн. Итгэлээр бүх хүний төлөө хийсэн гэрээ. ертөнцийг үнэхээр хайрсан тул гэж байгаа. Өнөөс бурхан Израилийг ч юм уу, бурхан Монголыг ч юм уу, бурхан Юдаачуудыг ч юм уу гэсэн хэлээгүй. Бурхан ертөнцийг үнэхээр хайрсан тул цорын ганц бүг илгээсэн гэж. Тэгээ ертөнцид чинь асар том байгаа байхгүй. Дэлхийч. Бүр ингээд том ахлах. Магадгүй өнгөрсөн одоо эдтэй ч хамгаалалтаа зарим зүйлтэй ягдах болох. Тэгэхээр асар том байгаа. Тэгэхээр ертөнцийг үнэхээр хайрсан тул цорын ганц бүг илгээсэн гэж. За ингээд би энэ гэрээний өгрөө орж ирснээс тэгэхэд хүлээж авсан. Тэр өдөр би итгэрсэн байсан. За ингээд өвчин зовлонгоос надад гэрчлэл баяр хөөр найдвар орж ирлээ. Дээрээс нь бурхны гэрээнд орж ирэхдээ би гэр бүлээ. Битээр ч бас л салхтай тулаал авчихсан. Ламаар бол би хамгийн сайн тэр таарсан жил мэгтэй битээ болсон. Гэхдээ бол битээр бас л нөгөө
Адам Евагийн харилцаа байгаа Тийм. тий. Чи би бодохгүй миний хүслийг гоо ингээд биенээс айсвар зөндөө зөчил байсан. Хөдөлгөөс хүмүүсийн зөчил орж ирсэн. Харин одоо би гэрээр уусуулчихс гэрэн цэгтэж байна. Гэрээ юу гэсэн? Чи ихнэрээ хайр. Чи нөхрөө хүндэл. Чи бусдыг уучлах. Нөгөө бурхны үгийг уншиж гэрээр очиж байгаа. Тэгээ бурханд сэтгэлээр нэгэн хүүхэд нь болж авч зөвийн замаар амьдрах шийдэж байгаа. Нөгөө анхны Адам Ева ирж эргээ бурхан руу гарч байгаа. Ингээд тэгснээс олж бурхны үгт болсон. Тэгээд бурхны хүүгийн цаа золигцоочс миний амьдралд их мэдл орж ирсэн. Би одоо хин нэгнээс сүнслэг ертөнцийн хин нэгнээс айгаал те. Ингээд тэр над руу тэгчвэ, энэ над руу ингэчвэ. Ийм цаа хэлэм, ийм хараал. Тэд нэр зүгээр л унсан байхгүй. Яг л би бурхны өмнө зөв байх тул гэрээнд дотор. Тэгээс над руу тэр хүн бүр хамаагүй байдлаар авчирч мэднээс байхгүй. Дээрээс нь би өмнө хамгийн нөгөө ихтэй яриа гэхтээс чистний явах гэж шашнажсан. Хамгийн сайн нартай шашнанд юу гэдгийг мөрдөх гэж явсан юм бол би тэр өдөр нэг чухал зүйлд шашнаач төлөвлөсөн. Жил мөнгө өдөр шудар тааруулаад нээгээд их юм бол юм баахан хэрэглэнүүд байсан тэр бүх зүйл байхгүй болсон. Тэгээ би үндсэндээ бол нөгөө хүүхнийхөө одоо өргөжлөлтэй юм болсон. Тэгээд би бурхны юм зөвлөө. Бурхан дагуулж залбирх нэг 5-6 ламтай байдаг шүү дээ. 6 ламтай. Тэгээд лам бол өндөр очих бол өндөр мөнгө төгрөг зөндөө юм сал. Тэгээд нөгөө төлмөр нэг тийм юм хэрэгэл заа нэг ч хэрэгэл. Ингээд би нэг хариулаараа ингээд тийш нэг юм цацаараа ингээд ингэж хараа тэгвэл шүү. Энэ маань нэг механик бас илүү гаднаас чиглэсэн. Тийм. Харин дараад нь яам хамгийн чухал учраас Библиэр ингэж хэлдэг. Тэгээд Есүс итгэснээрээ миний дотор эрхчлээ ирсэн гэсэн. Гэтэл би бол нүгэл дотор байхдаа Есүс Христ итгэх нэг сонсголоо уурах байдаг. Эрхчлөө ш баригдах гэдэг юм санагдчихсан. Гэхдээ би эхэндээс тийм чистний байгаагүй дараад нь ойлгох тусмаа энэ бол эрхчлээ юм шүү дээ. Тэгээд бурхан руу ирсэн учраас хүнд дарамтаас ачаануудаа бурханд өгч гисэн. Дэж би өөрийнхөө зүгээс хичээл сэтгэлтэй байсан. Гэхдээ бурхан миний ачааны хүндийг үүснэ намайг олон зүйлээс гаргасан. Хүмүүр юмдаас гаргасан. Хүний хувьд боломжгүй зүйлүүд яш надад боломжийг олгосон. Тэгээд өөрийнхөө ганц үе өөрийнхөө судлыг шийдэхэд хэцүү байхад тийм нөхцөлд гэр бүлийг олгож хэцүү байх нөхцөл дотроос эргээд гэр бүлийг бүрхэн байгуулаа. Библиэр нэг юм байдаг. Бурхан гэрийг барихаас нааш гэр баригч нь дэмий хөдөлмөрлөдөг гэж. Бурхан хотын хамгаалгаас хойш хот хамгаалагч нь дэмий сэрүүхэн байдаг. Сэрүүн байдаг. Тэгээд яг гэрээ үлээч гэсэн нөгөө бурхан дотроо үг дотроо барьж эхэлсэн. Тэгээд бурхны үгэнд баригдаж ийм гэр бүлийг байгуулж байлаа гэж те суралцаад хүүхдүүдээ үзээд те ингээд амьдраад юу тий одоо өмнө чангаан хааж тэр мөнгөийг олох гэж явж байхдаа би эрүүлэндээ алдчихсан бол Библийн Матайгийн 6:33 дээр эхлээд түүний аашил зүйтэй байдлын Есүс Тэнгэрийн аашил орох маань та нарыг бичсэн. Яг тэгээд явхад бусад зүйл чинь таг тийм аа ерөөл өөр араас тагсан. Энэ маш их тэлтэй байдлыг болгож байгаа. Тэгээд Библиэр юу гэвэл та нар өмнөнийг бол үнэн та нарыг чөлөөлнө гэдэг. Тэгэхээр нөгөө нэг ингээд таньж мэдих тусмаа ингээд нөгөө нэг мэдлэггүй байдлаасаа чөлөөлөгдөв. Тэр хэмжээгээр баригдмал айдастай ямар нэг юмны хаяалаас эсвэл санаа зовлтууд ичгүүрд маш олон юм ингээд яг нөгөө нэг байцын найз шиг болоод яг энэ хэмжээгээр нэгсэндээ зовлонгоос чөлөөлж байгаа. Дараад нь асуудал хэрхэн хандах вэ гэдэг нэргүй ухаан амьдралд нь орж ирсэн учраас маш олон зүйлийг хүнийхээ шийдэл эсвэл хүний эс юмд асрах гомддог ч юм уу те дотроо юм агуулаад хүнд үдсэн ядаал те эсвэл хүнд таалагдах гал эсвэл өрсөлдөөл гэдэг нөгөө нэг маш олон нөгөө нэг тийм нүгэлт чанарууд чинь бурхныг мэдэх мэдлэгээс болж холдоод ирэхлээр зэрэг тэг зүйл болгоны нөлөөнөөс хэрэг нөлөөнд орох тэр байдлаас чөлөөлөгдөж байгаа. Ингээд нэгдүгээр би байрсэр үед яасан классер сэтгэснээрээ бурхны хүүхд болсон, мөнхийн амийг авсан, ариун сүнсийг авсан. Дээрээс нь яг хөглөөр байрсрын хувьд яг хөглөөр их мэдлэлтэй болсон. Хин нэгэн сүнслэг ертөнцөөс хин нэгнээс айхтай биш. Үнэхээр ингээд хүүхний хувьд ийм байрс өртөө аврагдчихж байгаа. Маш чухал зүйл. Хоёрдугаарт зан чанарын хувьд гэсэн. Зан чанарын хувьд бидэнд одоо өмнөөс нь суралцсан нийгмээс авсан дадлж суралцсан сул дорогоос олсон зан чанарын харилцаа болж энэ өөрөө зовлон маш их төрүүлдэг. Энэ одоо буруу харилцаанууд те хүндлэлгүй харилцаа. Тэгэхээр үргэлж өөрийнхөө хүслийг тулгадаг те дандаа өөрийнхөө байх гэсэн энэ болгоноос ч тэгээ Библи хэлсэн байдаг л да. Хаана хаваагч үзэл байна. Тэр газар замбрааг байдал үүсдэг гэж.
нөгөө замбраа байдал чинь өстө зовлон үүсгэж байгаа байхгүй. Хүмүүс хичнээн одоо христэнд өвдөрхтэй адилхан бол Бурхны үгийн дагуу давтсмаа тэр газар юм эцэгц ойлголцол эрүүл байдал бий болдог. Энэ өөр энэний нэг чи болж болгоно шүү дээ. Алгал улс үндэстнүүд яаж юм гэхээр хөөхөн гэр бүл тийм өөрчлөлт төрүүл дахиад ирээд улс үндэстэндээ улс үндэстнүүдээс нэвлэр одоо энэ нөгөө Швейцар гэл заримдаа барууны аюул гоё хөгжөлтэй христч улсууд олон жил улсын христч улсууд шал өөр тэнд хууль хэрэгждэг тэнд энэ муухай айлгал гээл хуу юм амжилттай гинтэргүүд байхгүй бараг л байхгүй тэнд чинь зүгээр маш тийм амартай хүний хөгжил өндөр хүндэтгэл тэгээ байгаль орчин ч гэсэн аюул гоё тэгээ зөв хэрэглэнээс болоод асар олон нөгөө нэг илүүдэл одоо үйлдэлүүд байхгүй болсон асуудал ихт байх тусмаа зардал өндөр болдог цагтаа хэрэгтэй болон цэрэг хэрэгтэй болон тэ хуулиуд дахин уншилсан ингээл гэтэл хүмүүс нь ингээд хийгээд хүмүүс нь илүү бурханд нэг мэдээд бурхандаа ойтоод ингээд библи дотор ингээд төлөвшиг тусмаа гэр бүл дотор ойлголцолж амархан болж эхэлдэг. Босоод энэ өөрөө хүний хөгжлийн асуудал. Энэ хичнээн ингээд томог тусмаа зүгээр хамгийн нэг хүнээс үлээд өөр улс орн бүх институттэй санаа нөлөөлдөг. За энэ нь өөрөө тухайн хүмүүсийн улс орны одоо нэгснээ зовлон хамаагүй багсах. Тасгаж. Тэгэхээр яагаад тэр улсууд их гоё яваад байгаа бидний яагаад байгаа гэдэг чинь бид нар хүүхнийхээ суурнаас үлээд бурханд тэгт хэлнэ. Үндэсний аврах юм байна. Хүсэгчнээ сонгуул хийгээд зинээ яагаад ч гэсэн хүмүүс маань өөрчлөж чадахгүй. Одоо бүр аюулч. Одоо бүр ингээд бүр өөмж. Тэгэхээр Библиэрээс Есүс Христос сайн суурь гэж. Энэ суурин дээр барьсан байшин хатан суур гэдэг энэ суурин дээр барьсан байшин гэж шнэ. Хүн эсн дээр байшин гаврал сэлгэслээ баруун үзэх тэрнтэй адилхан хүн бурхныг мэдээд итгэл дээрээс зөв сүрлэлтэд явбал бурхнаас эмээгтэр сүрлэгдсэн хүмүүс хүнд муу худлаа хэлбэрээр ажилласан цаанд бурхан байгаа гэдэг итгэл нь тэдний одоо эмээх тэ бас зөв байх зургаас айдсгууд байгаа биш. Ингээ юм оны суур зөв байв. За ийм хүмүүс явахлаарэ итгэлцэл үнэлэлтэй тэг үнд зүйл үн цэн өөр болдог учраас өнлөө харсан хүмүүсийн нас яагаад зөвхөн тэгэхээр улс үндэстэн дээрс маш нэлээдтэй. Тийм болохоор би өнөөдөр яг л хувь хүнийхээ тэр шийдлийг 20 жилийн өмнө гаргасан шиг тэр миний амьдралд 20 жилийн амьдралыг бий болгосон. Энэ оронд те дөрөв хүүхдүүд маань өсөж байна те гэр бүлийн амьдралд төдийгүй би нөгөө ганц байсан хүн чинь Библиэлд хэрвээ чи түндэтгэе явбал чамаа хавцлагтай над тахтуус шин 100 дахин үнэдчлээ өөрөөр зөвхөн өөрөөсөө гадна 100 дахин үрчиг тэр бол олон хүнтэй нөлөөлөл ажиллах явж байгаа. Тэр би юу гэж хэлж байгаа тэр миний үндэсний сэргэлт бол улс үндэсний сэргэлт бол бүтээгч юм гэдэг. Яг тэр Библи өөрөөсөө худлаа хэлдэг Библиэр хэвчлэр эзнийг бурхнаа болгосон ард түмэн сүүлж толгоо болгоно гэж хэлсэн. Үндэсний асуудал. Тэгэхээр яг л өвнөөс олонгосч одоо бидний хамгийн наадч. 1960-аад 70-аад онд манай улс өөрөө социализмын өмнө солонгосоос илүү өндөр хөгжилтэй явжсэн. Солонгос өөрөө бид дэлхийд доороос 2-т орж ирсэн. Дотоодын нийт Ган улсаас Африкийн Ган улс тэгээд солонгос улс гэж байна. Тийм байсан улс орн сайн мэдээ дотор тий одоо сая суулж очоод ингээд хаасаа ингээд одоо ингээд оройгоо иргэн тойрно зөвхөн ингээд би сая дүүгийнхаа цонхоор харахад ойрхон 5 загалмаа баг 5 цуглаан гэсэн. Тэр хаасаа юу цуглаан бий болж гисэн. Тэгээд тэр зовсон дайны хөлбөр бүтсэн ард түмэн яасан гэхээр бурхны сайн мэдээг цангасан бүтсэнсээр хүлээж авсан. Тэгээд тэр бурханд итгэж найдаж залбирч хүмүүс нь өөрчлөгдөж эхэлсэн. Хүмүүсийн үзэл бодол өөрчлөж эхэлсэн. Тэр нийгмийн тэр нэлээд нэг шудраг бурхнаас мэддэг сайн хүмүүс мастер чингүүтэй төр зэсгийн өндөрж байсан. Нийгмийн бизнесийн талбартайч байсан. Улсын эдийн талбартайч байсан. Эрүүл мэндтэйч байсан. Тэгээ бүх талбар дээр тэр хүмүүс христч хүмүүс олноор гарч ирэхдээ зэрэг тэр газар шудраг бас бий. Хүн баттай бурхны ерөөлөд тэр хүмүүсийг тавьж байгаа учраас тэр масаараа үндэсний ерөөл болж өгч байгаа. Энэ зүйлүүдийг нэг эзэн тэгээд Библи уншаад аваад дөрөвт нөгөө улс төр гэж юм байт юм шашин гэж юм яах вэ? Би өөрөө хандлагт би одоо юун дээр ачаал хөдлөх өдрөөр тодорхойлж байгаа. Өвн чинь зураач юм шүү. Нэг хүн маань өөрчлөгдөх. Нэг хүн маань юм хийснийг таньж мэдээд өөрчлөгдөх нь өстой үндэсний бодлоо гэж байгаа. Маш их хорон зүйлэн байна гэж би яг өндөө бол өөрчлөгдөж байна. Тэр маш их ойлгох хэрэгтэй маань одоо битээ подкастыг хүмүүс сонсож байгаа хүмүүс нэг бодох хэрэгтэй. Энэ их сэтгэл бол бидний соёлыг өөрчилдөг юм биш.
Бидний одоо идэж уух явдлыг өөрчилдөг юм биш. Шингээрээ бидэнд ерөөсөө ирчлэг авчирсан. Харин өгөөс зөвшөөрсөн юм тустай юм тус үлдээл байгаа. Бидний хувь хүний мөрч чанар, хувь хүний этик те. За хүний төлөвшлийн асуудал, гэр бүлийн үндсэн суу болсон харилцааны асуудал, бурхан хувь хүн болгон итгэсэн итгэл дотор байдаг үнд зүйлийн үн цэнээр нэгдэж байгаа. Эрүүл, хайртай, зөв амьдралын суурь ясал гэж. Түүнээс л ингэж дээл өмсч болохгүй, чи одоо хоол идэж болохгүй те, цагаан алтан байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөөний болгосон харга замуудыг биш. Тэ бидний бүх зүйл тэгэхээр зэрэг энэ маш чухал зүйл. За ингээд тэгэхээр бид нэр ярьсан сэдв болсон. Мэдээж хүний амьдрал асуудал мөхсөл байгаа. Тэгтэл чинь ганцхан өөртөө тэгэл одоо өчнөө хүний асуудлыг сонсдог тэдэнд үйлчлэх хүн болоод өөрчлөгдөхтэй. Энэ болгоны цаад ачааг нь гэрээнийхээ олмоос бүрхэг. Үндийн бүрдэг. Тэг миний хувийн амьдралч байсан, үйлчлэлийн амьдралч байсан бүх юмдар би бурханд найдаад залбираад юм хийгээл явдаг. Ер нь бол бурхан битрээ хараа адилхан байсан. Мөн анхны бүтээсэн битрээ хараа. Би аавын зорилгыг олцсон. Зүгээр энэ л чухал. Хувь хүний хувьд ч бүр болгож байгаа. Тийм учраас би яг итгэснийхаа дараа ах түнөр болго шулуух явсан. За миний ах түнөр болгуулаа. Тэгээд мэдээж хүлээж авах баргүй хүмүүрээд ингээд эсэргүүцэх хүмүүс зөндөөс нөтэ би ерөөсөө бүр очихдоо л тэр чухал шийдсэн. Бид нар юу гэжсэн ч юм аа. Би энийг хайрлаж байгаа. Иннээс илүү сайн зам байхгүй, иннээс өөр аврал байхгүй, иннээс өөр давсан сонголт гэж байхгүй. Тэгж тэр манай ах түнээ шүтдэг шүтлэгчэнд гарч байгаа хандлагсан. Тэр бол яг зөв юм мэднэ. Тийм утгаараа би шууд ухаарсан. Зөндөөс өөрсдөө болсон ч надад яагаад миний зүрхт дотор айд хэдийн хамгийн сайн бол юм гэж тодорхойлцсон учраас. Сүслэг томоохон мөргөлдөн шиг л болж байгаа. Мөргөлдөн биш одоо нэг зөндөө юм шилжилт болж байгаа. Тэгээд энэ яг тоо бүгдээр бурхны хүндэлдэг итгэдэг бүгдээр хамтдаа нэг цуглаанд явснараа бид маш олон зүйл төр нэгдсэн. Өөрчлөгдсөн. Одоо ч л энэ амьдралаа дуусч тэ. Нөгөө цан чанарынхаа хувьд өөрчлөгдсөөр л явах болно. Харин байр суурийн хувьд бол нусан аврал итгэлтэй, туйлын итгэлтэй байж сахиж тэгээ бурхнаа санан дурсаад өөрчлөгдсөөр бас сайныг хийсээр хүмүүс нөлөөлсөөр байгаа л амьдралын өдрөн өнгөд болсон. Тэрдэл юм байна. Тэгээд тэр оронд асар олон зүйл бурхны мэдлэгээс болж асар олон зовлон олон асуудал өртөөс бидний бурхан чөлөөсөөр байгаамаа. Миний өлөөсөө бол тайлбар байсан. За тэгэхээр таны үдлэлийг маш сайн ойлголоо. Яасан гээд зовлон бий болох нөхцөл байдал нь болохоор гим нүгэл бидний гаргадаг алдаадаг талаас болж бий болдог мэдээж. За харин арилгах тэр үе таалга болохоор бид өөрсдийн бүтээгч, өөрсдийн аав тэ эзэн бурхныг хүлээж аваад өөрийнхөө доторхыг өөрчилж түүний үгээр өөрийгөө толдоод өөрчлөгдөх энэ аргуудаар бас энэ зовлонгоос ангиж рах энэ зовлон нөхцөлийг бас арилгах юм боломж гаргадаг юм байна. Тийм нэг юм байна. Одоо би тэгээд ерс ч юм бол зовлон болсон биш. Тийм. Зовлон байгаа гэхдээ маш олон зүйл мэдлэгээс болоод зовлон болж ирсэн зүйлүүдээс чөлөөлөгдсөн ч гэсэн. Олон зүйлийн нөлөөнд орохгүй болчих. Жишээлбэл тэр өнгөтэй болохыг хүсэл. Мэдлэгийн тэр тэгэл ингэхгүй л гэхдээ явуулаарч байгаа зүйлүүд бол миний тийм чухал шилжсэн. Тэр чинь тэр хэмжээгээр надад нөлөөлөл багсаж байна. Дээрээс нь сайн муу хүмүүсээс гарах янзын баг тэгээд зүйл хэрхэн хандах вэ гэдэг заавар байгаа учраас тэрнийг даваад хандаад ирэхлээр зэрэг тэр илүү хүндээ тусахгүй болж байгаа. Гэтэл дэлхийн амьдрал маань ерөөсө төгс ус. Нөгөө зовлон дөрөв учраас энэ төгс ус байдал дотор амьдарч байгаа учраас бид нэр тохиолдож байгаа мөхсдөл зовлон альцаа зөндөө юм байна. Гэхдээ бурханд итгэлээр тэр зүйлийг хааж зааврын даваад хааж тэ хандаж байгаа хандлагаас болоод хайцсангүй тэр зүйлийг дагнах хүчтэй байдаг. Нэг төрөс. Хоёрдугаарх нь бид яг хизээ төгс байдалд орчих болохоор бурхан л очих. Есүс дээрээ бидний авах үед Тэнгэр улс бурхны байдаг газар авах шууд бол тэнд үнэхээр төгс байдал. Библи амласан байдаг. Хүн болгоны хүнд үлсийг харчна гэж тийм. Тэнд өхөл байхгүй, тэнд өвчин байхгүй, тэнд нулимс байхгүй гэж. Тийм. Тэгээд энэ бол төгс байдал. Энэ байдлаар орох хандлт нь тэр үед бүх зүйл төгс болно. Төгс юм нэрэхэд одоо цаг зуурын зүйл нь үгүй болно гэж байдаг. Тэгэхээр зэрэг
төгс байдлын хувьд тийм байр суурийн хувьд тэн дээр бүрэн очиход бүрэн зовлонгүй байдлыг явуулна. Гэхдээ одоо энэ бид амьдарч байгаа учраас ийм өхөс байдал нийгэм бүх юмдаас зовлоноос бидний бүх юм байж байгаа. Гэхдээ бид шийдэн харж байгаа хараа маань бид найддаг бурхан байна. Тэгтэг найддаг. Тэгээд тэр хүн л болохоор зэрэг хэцүү байдалтай юм заримдаа хэцүү санагдах байсууч бидний төлөө өөр нэгэн залбирдаг. Эсвэл бурхан үүнд гарцаад хараадаг. Тэ? Тэгээс заримдаа зовлон Библиэд нэг маш чухал юм байна. Одоо итгэж хүний хувьд бол бурхныг харалдаг түүний зорилгонд дагуу дуудагдсан хүмүүсийн амьдрал тохиолж байгаа бүх зүйл эцэстээ сайнийхэн төлөө гэж. Тэгэхээр нэг гоё юм болохоор бурханд итгэж явж байгаа хүний хувьд бол цаашдаа зовлон сүрэх асуудлыг даван гарах нь өөрийнх нь сайн талаар хэрэгжиж байгаа. Тэм учраас нөгөө бурхны дагуу байгаа хүмүүсийн гашууд нь тий одоо үнэхээр сайн юунд үлдэн төрөдөг бол харин одоо өсөхгүй хүмүүсийн гашууд нь зовлон болдог гэж. Тэм учраас нөгөө одоо бурхны хүүхэн болж байгаа хүүхдээ шийсрэж гисэн гэдэг нэг тэр өөрөө хүмүүс өсөн баяр баясгалын төлөө заалмай тавьсан гэж хэлсэн байна. Тэр бүх нэрээс агуу нэрийг аваад postцийнхаа баруун гарт суугаад тэр бүгдийн дээр агуу нэг болж хүрсэн. Тэгвэл энэ газар чи бид итгэгч хүн бий. Яг энэ газар бас бусдын авралын төлөө, сайнны төлөө, бурхны хүслийн төлөө өөрөө ч гэсэн те өөрчлөлтөнд анхаарч ингэж явах юм бол тэр хэмжээгээр илүү одоо энэ явж гисэн те бэрхшээл асуудлууд шагналж хүрэх, тасгалжуулж хүрэх, туршлага болж хүрэх. Тэгвэл би нэг ийм үгэнд л ер нь бас үгүй одоо зүйлээ надад амжилт байна. Нэг бол би амжилт, нэг бол суралцах гэдэг хоёр юм л болж байна. Би уучлаа, би хуурчлаа гэдэг юм шиг. За өнөхөр хэцүүдэд ингээд бисээ суралцлаа. Тэгэл амжилт суралцах, амжилт суралцлаа гэдэг юм аа. Бараг ингээд тодорхойлж авч байгаа. Хэцүү байсан ч гэсэн за энэ зүйл яаж давхуу давсны дараас энэ зүйлээс нэг зүйл суралцаа тэр гардаг гэсэн үг. Ийм л. Нэрдээ хэцүү байна. Баярлалаа. Тэгээд миний асуултуудад яг өөрийнхөө рүүгээ хариулж бүр үзэл бодлоо ямар ч харамгүйгээр надад ингэж ярьж өгсөн маш их баярлалаа. За энэ үрээ таслаа.